Хай, өнөөглөө Монголд ирсэн амарч байна. Одоо өнөөдөр маргааштай хамаатныхаа ах хичээр орж үнсүүлнэ. Эхлээд өнөөдөр ойрхоноор нь дүүгэн дээр чинь. Дүү маань тустаа гараад. Тэгээд байранд өнөөдөр ирж үчиж гэн. Гэтэ нөө шинэ байр болохоор хөрхий ганцхан галзуухан хэсэг нь л байгаа. Бусд нь арай төгчж амжаагүй. За манай гэр бүлийн нэг гишүүнтэй танилцаарай гэлөө. Манай Михи нинжа ахгүй юу? Нинжа гэдэг угаасаа. Манай энэ баг дүү болохоор энэ амтныг за өөрөө бол 3-4 настайд л авсан баг. Тэгэд одоо манад 20 гаруй жил байгаа. Тэгэд анх ахуйд нэг 10 нас мастай гэжсэн баха. Одоо тэгэхээр бараг 40 настай байх. Тэгэд бас эмхтэй л байх. Бас сайн мэдгүй. Би л мэдгүй байх гэхдээ эзэн нь мэдэх бах уу? Оройхон тийшээ бас ахын даяарч хүнсэлэх хэвээр ах маань лагер дээр гарчиж шадууланд лагер нь үдгийн ахын маань гэр бүл ер нь Австралид үдгийн тэгээд амралтаараа хүүхдүүдэд дагуулад Монголд ирж сайхан агаар амьсгалгаад амрах гад хүрээд иртий. Ахыг ч хоёр маань тэгээд хоёр ачаа аваад лагер дээр гараад ирчих. Энэ лагер тэр үнэхээр гоё юм аа. Би бүр яг ийм агарыг 500 хүсч мөрөөдсөн байна гэводтоо энэ байгалыг харчаач тий бүр зэв тэнгэр цэнгэг агаар салхитай мэдгүй энийг л тансаглах гэхгүй юм бол ер нь юу хэлт юм болоо. Ах маань тэгээ өглөө ганцаар эрт босоод мод руу гараад нэг хэдэн мод орлоод ирч. Тэгээд нөө өчигдрийн гэдэс ч чанцсан байсан байхгүй юу? Бид нарыг ирнэ хон гаргацсан байсан. Тэгээд гидсийн өнөдөр нөө гал дээр шорлж итгэхэр тасархаа амттай болно гэсэн. Ер нь тэгээд эрэлт нийлүүлэлтийн хуулиар юм ховор байх тусмаа илүү үнцэнтэй байдаг та. Яг тэр шиг ингээд Монголдо байхгүй болохоор өөр газар байхлаар илүү их нөгөө нэг уламжлал, ёс заншил тэгээд өөрсдөө маань үндэсний гэсэн эдээ цагаа, хоол хүнс, байгаль гэсэн зүйлс илүү үнцэнтэй санагддаг юм байна. Яг үнэндээ тэгэл амар гоё ресторанд, айгуу гоё амттай хоол идэх, айгуу дэлхийд ховор хоол идэх гэдэг чинь бас тийм гоё биш үү баха. Энийг тэгээ үтцсэн юм шиг өө. Угаасаа үзээгүй гэхдээ ямар ч гэсэн надад л Монгол ахуйгаар амьдрах хамгийн гоё юм шиг санагдаад байна. Энэ шадвлан лагер дээр анх нөгөө шадвлангийн хийдгээд энэ хахын байшингийн артхан хэсэгт хийдэг гэсэн гэсэн. Одоо бас яг байхгүй болсон юм шиг үлээ. Тэгэд яг энэ хэсэг гоё салхи ихтэй. Нэг гоё ингээд халуун өдрөөсөн ч гэсэн хөд өдрөөсөн ч гэсэн ингээд дандаа салхилж идэг гэсэн тэгэхээр гоёаз. Гэтэ ах хэлэхтэй болохоор зундаа л гоё байна. Өвөл олцохоор энэ чинь бас хотоос нэг хайхтар зайтай биш шүү дээ тий. Тэгэхээр хотын утаа бас айгүй баг битүү шахуу байна. Айгүй их орж ирдэг болчихжээ гэдгээд хэлсэн. За ингэсгээд нарны эртэд харьцгаая. Дараагийнхаа аль руу очие гэлээ. Тэгхгүй болохоор наашаа явхад өчигдөр зам бүр нэлээд төвчрэлтэй байсан. Өнөөдөр яг бүтэнсээ өдөр болохоор эртгэн гарахгүй яг төвчрэн. Йоо миний гарыг хараа. Би лагер дээр наранд юусоо байгаагүй за тэгэж угаасаа нэг цагч гата наранд байгаагүй за тэгэд бид гэтээ нэг машин дуртлын судал цуцсан байсан. Тэгсэн чи ингээ шууд гар түлэгдээд би гэтээ ер нь миний арьсны онцлог жоохон цайвард болохоор ер нь ингээд нэг гоё борлдгүй юм би багасаа ингээд амар борлохыг хүсдэг гэсэн ч гэсэн би ингээд зүгээр улаачдаг за. Тэгээ нэг удаа амар нэг муухай юм ярих уу. Нэг удаа би ингээд амар түлэгдсэн. Наранд ингээд жоохон байж хаар миний арьс шууд ингээд түлэгдээд ингээд цэврүү үсрээд уулаа ингээд бүр индиан шиг. Тэгээд би нэг өдөр нуруу муруу гармаараа тэр чигтэн тэгээд түлцээ. Тэгээд мах авах гад нөгөө барс руу орсон чинь за. Барсыгч ёо намайг ингээд хальт хойноос харчаад би ч хамаа мах үүрцэн байна гэж утсан гэдгийгсэн шүү дээ амар муухай. Ер нь би юм шар цайвартай арьстай болохоор тэг гой борлдгүй маа. Зүгээр ингээ улаагаад ингээд арьс мэрс хуулраа заварчтیں۔ Гэтэ би багаас амар гой бор байхыг хүсдэг гэсэн. Тэр чинь тэгэхээр илүү юм одоо чирэг туран харагдуулна ш тэ. Би ер нь гайгүй за. Цагаан болохоор бүдүү харагдаад байгаа байхгүй юу? Одлоо. За тэгээд сая бас дахиад ах их чин дээрч үнсэллээ. Энэ ах их хоёр маань болохоор бас манай хамгийн одоо ойрын хамаатан. Тэгээд би бас багтаа энэ хамтдаа энэ байранд өссөн байхгүй юу? Манай ээж бас энэ байранд ингэж багасаа өссөн.
Бараг бидний дош гимээр газар ахгүй юу. За тэгээд оройдоо амжаад бага ахында хүрээд ирлээ. Олон жоо хүүхдтэй болохоор энд бужигнаад гоё идэг байхгүй юу. Би жоо хүүхдүүдэд тоглох жоохон дуртай байхгүй юу. Тэгсэн чи амар хинэттэй манай хүү яасан гэж ахын маань жоо хүүхдүүд ихтэй. Тэгээд хоёр жоо хүүхдийн хүүгээс манд. Тэгсэн чи би тэр хоёрыг ингээд тэврээд үнсээд байгаад тэгсэн чи манай хүү намайг харамлаа за. Ээж та надад хайргүй болцсон юм уу? Өөр хүний ээж болцсон юм уу? Уурлаад. Хөрхий хүү маань айлын гаж болохоор тэг жоохон ганцаардаад эргэлтдэг болцсон юм бах та. Тэгээд манай энэ дүү нөгөө энэ жид яшин шалгалтаа өгсөн байхгүй тэгчээд хариугаа хэлэхгүй байх юм нугаад энэ зургийг хараа. За бай бай.